Кофе олдоо шүү. Нуугш. Кофе байдаг юм уу? Ахпан. За. No coffee гинэ. Битээр явж байгаад ингэж зөвхөн битээр явж байгаа шүү. Яны хинганы нурны тайг руу орж ирээд явж байна. Энд нөгөө нэг цаатангууд амьдардаг учраас яг тэрний аялал жуулчлалын бүхэн эндээс эхэлдэг юм байна. Гэхдээ бид нар бол яг энэ хүрээд зогсохгүй цаашаа өөр тайг руугаа гүн рүү явна. Амар мөрөнд тийшээл явна да. Тэгээ ерөнхийдөө хинганы нур ер нь ямар ч газар байна. Тэр 400 жил хүмүүс одоо хэнд ч олдохгүй нуугдаж амьдарч болохоор тийм газар орчин байсан байна уу гэдгийг бодоод өдөр нэг жоохон төсөөлөл авчиад гэж бодож байна. Энд нэг юм улаан устай хүүхэн замаас оллоо. Одоо аваад явна. Тэсэн чи хачиж ба. Хит цаадаг байсан юм. Зураг мураг гэж юусаа даах байсан. За бид нар одоо ингэж тайгийнхаа гүнлөө цаашлсаар л байна. Өглөө гараад 120 км явчихжээ. Сая үлээ тийшээ нэг л. Жинхээс нэг л. Жижигэн тосгон. Ячсан нот дайраад байгаа. Гигэн тас өглөө гараад. Одоо боцтой эндээс чинь юу байх нь шүү дээ. 快扫码呀！急转弯，请慢一点。前面我扫了。 Нашаарсан. Энэ яв олдоод байгаа шүү. Энэ ч нэг галт төмөрөөс урьдчилан сэргийлээд зам дээрс байнгын пост. Галын постууд. Ийм хостол зөндөө байдаг юм. За ингээд хойшоогоо одоо хянганы уул дундуура хар мөрний тултал буюу одоо энэ хянганы уулаа бол дуустал явчих санаа байна. Ингэж явах шалтгаан бол одоо өмнөхөд одоо эргүүний хонгийн асуудал яваад байгаа. Ер нь бол газрын зураг сателлит газар зүүн зарим хулгаануудаас бол энтхийн уул, газрын онцлог, ландшафт бол тов тодорхой харагддаг. Ерөнхийдөө нам уулстай бүхэлдээ одоо ой тайгаар бүрхэгдсэн ийм бөглөө газар мэт боловч эртнээс нааш Монголын зарим ухс татнууд цаашлаад манж тунгуус, ивент гээд маш олон үндэстэн ястнууд энэ ой тайгаар бол бүхэлд нь одоо тархан суусаар ирсэн байна. Ер нь бол энэ газрын одоо онцлог хэв шинжийг бол уурчлаад бол мэдж байсан. Гэхдээ одоо нүдээр үзэж дунд нь орж үдсэн байх зорилгоор л одоо бид хэд ингэж явж байна. Баруун талаар сум заасан гарна ороо. Тэрш тийшээ. Тийм дээ. Энэ гараас явах замаа үзээд Шүүр 80 гоё хөгжүүлэхэд гоё болж байгаа байна. Энэ юу гэж байна? Наач мэдгүй. Энэ хаалган дээр Инкушам парк гэдэг. цэцэрлэгүүд ядан. Бас нэг парк л байгаа юм байна. Инкушам парк. Яа ингээд нэг голын эрэг дээр ирэх шиг боллоо. За энэ бол маш гоё тийм чимээгүй аниргүй юм байна. Ингээд усанд нь
шууд ингээд тайван сэлээл байж. За тэгээд ийшээ ингээд ууланд нь хөхөө донгодоод төгсгөн нөгөө. За энэ нэг юм жинхээгээ түрүүний бидний хажуугаар нь болсон голын. Нэг юм дохоо байна. Тэгээд нэг юм харагдц харуут сайтай газруудыг ингээд догчулцдаг юм байна. Манай Монгол ийм болмоор байна. Хятад одоо ингээд ийм гоё нам гүм ийм орчинд бол гоё л байна. Манай хоёр жуулчин. Ийм уулгах юм уу? Хайшээ. Энэ чинь юу шүү дээ? Холгон. Хэрэм юм уу? Хэрэм. Оо хэрэм биш шүү дээ. Ятаас юм шүү. Гаас сууцаа юм. Нэг амандаа нэг оюунуудыг авч явдаг. Хүнсээ авч явдаг. Тийм шүү дээ. Уулж явж. Джиптэй явж байгаа. За. Джиптэй явж байгаа. Джип нэ. Яа. Зөөлөн. Джип байна. Хятадаас юм муухай зам байдгийн биш юм манайхаа. Тэстас болоод яваа. Тэстас төмбөш шанаг дайл явж байна. За цаад тан отгод тэр ирж байна да. Оволоо буяа гэх. Тэс хаашаа байхгүй юм байна. Яна ашгүй хүн ирж шít. Ядаж надад тагшаа орчвол. Энэ ямар их нохот иж байт юм бэ? Бид нар ч ийшээгээ нисэж ирээд хайлаараас бид нар ч энэ уртал чинь 780 км яваад ирж байгаа байхгүй юу болно. It's the wildest river in the most bent and largest drop in northern part of the Greater Kinnan Range. Ер нь яг энэ хятадын эдийн засаг ер нь унтсан юм шиг байна. Нөө аялал жуулчлал ерөөсөө энэ зөвгөрөөгөө. Одоо энэ чинь ер нь бидний одоо байгаа газар чинь хятадын одоо хамгийн хойд зэг болчиход байгаа шүү дээ. Ирчээд байгаа шүү дээ ер нь бол. Тэгээ ингээд энэ Exceptional wildland park. За Ямар утгатай ингэж болчихжээ. Оо яг эрдэл аялал жуулчлал хөгжүүлэх үүднээс 2017 оны 12 сар зохион байгуулагдсан үүссэн тэгэл Оросоос орж ирж байгаа төргөн урсгалтай голуудыг ус хамгийн гол нь эргэн голын гол цутгалан гэж бичсэн байна. Тэгээ ах те тэгэл 48 квадрат гектар те га газар бүрдсэн барьсан тиймэрхүү мэдээлэлүүд л байна. Яг нөгөө жуулчны үйлрэл нь эхлэх байгаа юм арай хөдөн байгаа юм хураашилтай болохоор хамгийн хаалттай жоохон тиймхэн байна. За тэр нэг юу байна штэ нэг Аулугуяд тэдэн хүн байсан, тэдэн гэр бүл байсан гэсэн нэг тийм мэдээлэл авдаг шүү. 49 гэр бүл. Гүй тэр чи харин Тамил 4908 гектар буюу га газар гэж байгаа байхгүй юу? Тэгээ одоо Wetland нойтон газар гэж орчуулах юм магчлах юм бол Аа 313 төрлийн ургамал байгаа гэж байгаа. Тий 313 төрөл зүйл ургамал 174 генера гэнэ үү? Бодвол нэг ургамлын аймаг генерац тэгээд 57 зүйлийн ургамлын аймаг гэж байгаа юм даа. Тэрнээсээ 174 болсон юм хайшаа тэр. Энд л яг нөгөө ургамал энэ голын сайн Wetland парк гэсэн үг шүү дээ. Бэрши голын одоо хөндийн парк гэсэн. Энэ дээр ерөөсө ургамал судлах тийм л парк юм байна шүү дээ. Ер нь онцлог. Олон төрлийн ургамал байдаг онцлогтой. Энэ бас тэгээд миний мэдэхгүй хаан зэх байна. Түрүүнээс хойш манай хүн чинь ханд уншаад байсан. 10,000 гаруй хандандаа сэдэн мэдээд байгаа миний найз. Манай их очиж ханд уншаад байсан. Би ч бас нэг дэлгүүр орох хэмжээнийхээ ханзыг мэдээд байгаа маа. Харин тий нэг амиа бол аваа явчих гээд байгаа. Яг ерөнхийдөө бол яг ингээд хүмүүс жуулчлалын улирал 7 сард бол янзын л болох юм байна. Гоё. Ногоорол бүр Яг ер нь бол хиттийн жуулчлалын сар чинь эхэлсэн л байгаа да уул нь бол. Яг өдөр хол болохоор хамаг юм хаалттай шүү. Тийм ээ. Шараа эхлэегүй байгаа юм шүү. Миний зүрх бол өвдөж гинөө.
За бид нар Шивээгээс хойшоо 500 км-ээр яваад Хянганы тайгын нэлээд гүнд ороод ирсэн. Бараг амар мөрөнлөө одоо эндээс нэг 70 км бол амар мөрөн хятадын хойд цэг хүрэхээр байгаа. Шивээ бол өөрөө нэлээд бас юу штэ. Бөөд алслагдмал бас тайгад байдаг. Тэрнээс хойш дахиад 500 км одоо тайгын гүн рүү явлаа. Ер нь ямар шүү газар, ямар шүү орчин байна гэдгийг үд сончхоор явж байгаад. За нэг ийм одоо хятадын ивэнкүүдийн амьдардаг бол наавлаггүй яа гэд байдаг байсан чинь байхгүй ч. За тэгэд энэ тайг дундуур яваад үзэхэд бол ер нь бол тийж бас нэг тийм нууц орон зай бол алга байна гэж үзэж байна. Ягаад гэвэл эн чинь одоо тийм өндөр уул чадга тэгээд ер нь сүлжсэн олон голтой голоо дагаад задгаа хөндийнүүдтэй хичнээн ой модтой ч гэсэн тийм л орчин байна. Тэгэхээр бол бас нэг тийм нууцлагдмал одоо хиндэж мэддэхгүй 400 жил байж болохоор орчин бол ер нь ажиглагдахааргүй байна. Яваад хат ерөнхийдөө л нам толгодорхоо уултай нэг өндөр бол байхгүй байна. За энэ яг энэ хэв шинж бол ерөөсөө намар мөрний энэ хойд бол тэр чигээрэл ийм л байна. За ямар ч гэсэн тэгээд яг Мингүүгээс бол ямар ч бид нар 500 км явлаа. Энд нэг нөхөр буг муг үзье юм үзье. Ваа, тэнд нэг юм буг банаараа. Хүүст. Жинхэнэ буг шүү дээ. Согоо гинэ өөрийгөө бас. Тэнд бас нэг согоо байна гэж шүү. Хүн бас өөрийгөө голохгүй гэхэд бас арай чим байж болохгүй. Гайг үстэй, гомдог үстэй. Гомдог үстэй. Сонсоогүй чи яаж гомдох юм гинэ. За. За энэ одоо мэддэг л ханц байгаасаа да. За, Nixchuin Chinese means condensed emerald green. Nixchu гэдэг нь одоо хятаараа бол одоо нэг emerald ч одоо ногоолон юу гэдэг лээ. Тэр юм байна. За, it has got name because of the spring. Хөхөө донготож байна. Хөхөө гоё штэ. За энэ чинь сараа ингээд нөгөө манай Улаанбаатарын зайсан толгой маягийн л болох гэдэг юм л та. Ишигийн голын хөндөө тэнд онгоцны буудал. За тэгээд энэ газар бол ердөө ийм нам уултай яг хоо нэлэнхүйдээ бол ой хөвчөөр бүрхэгдсэн ч гэсэн хаанаас нь ч одоо орж ирахад одоо бэрхшээлгүй ийм газар байгаад байгаа. Хар мөрнөөс хойшоо ч гэсэн одоо яг л нэг иймэрхүү хэв шинжтэй. Нэлэнхүйдээ шивэр ой тайх үргэлжилдэг боловч одоо тэнд хүн амьтан хүршгүй тийм хэмжээний газар орон зай бол энэ хаваар бол байхгүй. Зарим хүмүүс ярьж байгаагаар энэ хар мөрний орчимд нэг агуу байдаг. Тэнд одоо домогт океанокус нар зүхтэн очсон. Тэндээс улмаар одоо тэндээсээ гарч олуулаа болсон. Тэгээд одоо нэгэн голын хөндийг эзлэн суусаар өчрөхөг болсон гэсэн юм яриад байна лээ. Энд бол мөн л нөгөө локи алдаа байгаад байгаа. Ийм орчинд одоо 400 жил хинч мэддэхгүй, дайсан очиж чадахгүй байсан гэхэд бол хинч идэхийн аргагүй. Эргүүний хонгоос халиган гарсан тэр олон овог аймаг хүнд бол энд одоо нуугдаад байж исэн байх уу тий. За эргүүний хүн гэж одоо яг юу гэсэн үг вэ гэдгийг одоо шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах гэж оролдлого бол баг л одоо нэг байдаг гэж хэлж болно. Тэр нь одоо социализмын үед Оросын судлаачид энэ эргүүний хүн гэдэг үг бол одоо Монгол үгэнд бол байхгүй байна гэж үзээд одоо энэ Монгол үгэнд байхгүй эртний Монголын үгүүд бол одоо энэ түрэг үгүүд байж болно гэд эргүүний хүн гэдгийг бол түрэг хэлнээс хайсан байгаа юм. Тэгээд түрэг хэлнээс хайж үзээд хүн гэдэг нь бол гүн гэж байгаа. Гүн нь бас эсвэл одоо хүн гэж нэрлэгдэнэ. Энийг бол уулын одоо ихц хажуу эргүүнэ гэдэг нь энд гэсэн үг байна гэж тайлбарлсан одоо эргүүнэ хүн сонирхон судалдаг хөдөөгийн перлогой өөрийн одоо тэмдэглэлтэй энийг иш татан бичсэн байдаг. Бас эргүүнэ хүнгийн
судалгааг одоо нэлээд сонирхон судалдаг Готве Акимгой өөрийн бас тэмдэглэл номыг гаргасан байдаг. Одоо эргүүнээ хүн одоо шаштрын өгүүлбүү төөх өгүүлбүү гэдэг ийм бяцхан тохиомл байгаа. Энд бол юу гэж тайлбарласан бэ гэхээр гун гэдэг нь бол уулын хижүү, эргүүнээ гэдэг нь бол хэрэм. Инхээр бол эргүүнээ хүн нь бол хэрэм мэт халил гэсэн утгатай байна гэж одоо тайлж өгсөн байгаа юм. За эдгээр нь бол одоо нэг мөн л одоо дуудлагын бол авианы ойролцоо үгсээс л одоо хайсан байгаа юм. Нэг одоо түрэг хэл мөн байна гэж үзээд түрэг хэлнээсээ бол дуудлагын болон авианы ойролцоо үгсийн сангаас л одоо хайсан байгаа. Тэгэхээр одоо мөн л нөгөө нэг логик алдаа бас энд яваад байна гэсэн үг. Социализмын үед бол Монголын эртний түүхийг түрэгтэй холбон тайлбарласан үзэл сурталын шинжтэй түүхийн шинжилгээ ухаан хөгжиж түүгээрээ олон нийтийг одоо хүмүүжүүлж байсан үе болохоор ингэж үзэж одоо тайлбарладаг нь аргачлгүй байх. Юутач энэ хоёр эрхэм бол эргүүнээ хонгийн судалгаанд анхдагч одоо дөрвтэй судалгаануудыг хийж үлдээсэн. Одоо түүгээр нь ч одоо мань мэтнүүд даалж одоо хүсэл зориг төрж байлаа. Одоо бидний зорин ирээд байгаас эргүүнээ голын хөндийг ч гэсэн эргүүнээ хон гэж үзээд байгаа нь одоо ижил дуудлагад уягдсан ийм явдлын нэг байгаа. Гэхдээ одоо эргүүнээ хонг одоо тэмдэглэж үлдээсэн анхны их сурвалжд бол одоо эргүүнээ хонч тэмдэглээгүй, эргүүнээ гунч тэмдэглээгүй, эргүүнээ конч тэмдэглээгүй. Энэ эргэнэ кон гэж тэмдэглэсэн байдаг. Үүнийг одоо түрк судлаачид бол өөрсдийнхөө хэлнээс одоо хайж тайлбарласаар байгаа ч гэсэн одоо ингээд судлаад байхад бол одоо энэ нь бол одоо түрк өгч биш, одоо бүр цаашлаад монголч үгүй биш. Тэр эргүүнээ хон гэдэг газар одоо монголчууд дөрвөн очиход тэр нутагт одоо оршин сууж байсан уугуул иргэдийн хэлээр нэрлэгдсэн газар болж таарах янзтай болсон гэдгийг бол дуулгамаар байна. Тэгэхээр одоо энэ түрк хэлнээс ойролцоод авиагаар нь тайлбарлах нь ч одоо буруу байх нь одоо сүүлийн үед ч гэсэн одоо манайх ч гэсэн монгол хэлээр одоо нэргүүнэ гэдэг чи одоо өргөн гол за эргэн гүн гэж байгаа гэл ингээд ийм одоо ойролцоо дуудлагатай өгүүлбэрээр тайлбарлах гэж одоо ингэ дашаарч байгаа. Энд бол одоо миний зүгээс харамсаж явдаг. Ийм байдлаар одоо ингээд яг шинжлэх ухааны үндэстэй юмын одоо голын олоогүй ийм тайлбарууд бол одоо ялваа имийг бол үннээс нь улам холдуулж байдаг хор уршигтай байдаг. Юутайч монголчууд бид одоо энэ түүхэн газрыг эргүүнээ хон гэж нэрлэж заншчихсан учраас аяллаа ч гэсэн энэ нэрээр нэрлэж явж байгаа. Түүнээс биш л үнэндээ бол энэ анхны нэрийг сурвалжууд эргэнэ кон маа. За эргүүнээ хон гэдэг газар монголчууд одоо дөрвж очсон шалтгаан бол дайснаасаа зүхтан тэдэнд олдохгүй байх зорилготой байсан. Тэгэхээр одоо дайсан байхгүй газар л очно гэсэн үг. Арашид эдний одоо ертөнцийг эзлэгчийн түүх буюу одоо бидний нэрэл зарим шинжнэр судрын чуулган эсвэл одоо шаштрын чуулган ч гэдэг тэр номонд бол одоо төрөг угсаатанд эзлэгдсэн одоо Монголын өвөг дээдсийн нэг хэсэг бол эргүүнээ хон гэдэг газар очсон гэж байгаа. Тэгэхээр тэр газар бол түргээс холдон одсон газар байж таарна. Энэ түүхийг бол хожим одоо Хэвийн хаант улсын Абулгази Баатар хаан Туркийн угийн бичгэх номондоо бас энэ байгаагаар нь бараг бичсэн байдаг. Бас Абулгазигийн номонд бас эргүүнээ хонд одоо дөрвөн очих болсон бас өөр нэгэн түүх байдаг гэж тэмдэглэсэн байдаг. Тэр нь бол одоо эрт үед Монгол татар гэх одоо овг аймаг байсан. Тэднэр бол үргэлж ямралдан хоорондоо байлддаг байсан. Тэр болгонд одоо Монгол нэртэй аймаг нь ялан дийлдэг байсан. Нэгэн удаа татарууд одоо Киргиз нэртэй аймагтай холбоолж Монгол нэртэй аймагаар зогсноор одоо монголчууд эргүүнээ хонд дөрвөн зүхтан одох шалтгаан болсон юм а гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр одоо энэ домгоор нь авч үзэх юм бол одоо Киргиз байхгүй, татар байхгүй тийм газар л бол одоо дөрвөн очих шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр түүхэн баримтууд бол татаруудын одоо үндсэн газар нутгийн энэ хянганы уул аргун мөрнөр байсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр одоо энд бол эргүүнээ хон байсан гэдэг концепцийн одоо логикийн алдаануудын нэг нь энд байна.
Яа бид нар Хинганы нурууны хойшоо баг хойд төгсгөлд нь чахуу очиод буцаа явж байна. Энэ удаа нөгөө доронгүй явцсан учраас яг нөгөө уул ус нь одоо ямар шоу нөхцөл байдалтай нэг яг дээрээс харуулж чадсангүй. Харин нэг жоохон хүн сууршдаг хот мот ч юм уу нэг жоохон юм задгаа газар нь нэг жоохон харуулах гэж ганц нэг хичээлээ. Ерөнхийдөө бол тэгэл замын туршдал нэг иймэрхүү байна да. Тэгээд замын туршид нэг юм ой модуудаар яваад нэг жоохон харагдах орчин бол өстой муутай явж байгаа. Тэгээд нэг суурин газар мадар таахаараа нэг жоохон ойр орчим жоохон харагдбайгаа. Тэр үед нэг жоохон бичиг хичээл явж байгаа. Тэрнээс бол ер нь хойшоо бидний хайлаараас гараад 700 км өсөв. Ихэвчлэн дандаа ингээл ийм модон битүү модон дундор яваад байгаа. Орчин бол харагдахгүй. Тэгээ бол дөрөв бид нар нэг жоохон уул муулан дээр гараад ерөнхийдөө ямар шүү газар байна гэдгийг нь бол харуулсан. Далайн төснөөс дэш дунджаар нэг 800 м өндөртэй уулууд л байд юм байна. Тэгээд газрын түвшин нь өөрөө 500. Тэгэхээр нэг уулынх нь харьцах өндөр нэг 300 орчим метртэй. Тэгээд голдууд нэг ижил орой өндөртэй л нэг юм уулууд ингээд хүрүүлж ирдэг юм байна. Тэгээд замын турш нэг иймэрхүү ой модон дур яваад байгаа. Тэгээд нэг ганц нэг зай завсар голын хөндөй хүмүүс амьдарч байгаа орчин эсвэл хот ч юм уу жоохон тосгон мосгон дайрахаар нэг жоохон задгаа болох юм. Тэр үед нь бол яг хойр орчмыг харуулах гэж хичээж байна өө. Энд бол тийм одоо эргүүнээ хөнгөн домогтой ажилтал орчин нөхцөл газар зүүн хэв шинжил бол алгаа. Харин эргүүнээ хөнгөн аяллаа нэгдүгээр хэсэг Ахын аймгаар явсан аялал бол энэ газрыг бодоход бол томоохон хэрэгэлцээнд орж байсан. Учир нь бол одоо тэнд одоо эргүүнээ хөнгөн мэдээнд өгүүлдэг шиг одоо өндөр уулсаар хүрээлэгдсэн нэг нөхөн галцаар одоо явж хүрдэг гэх мэт одоо газар зүй хэв шинжүүлжтэй. Сүүлд нь одоо энэ газрыг судлаа явж байхдаа түүхийн олон мэдээнүүд одоо энэ газартаа бол таар тохирж байсан бол өөрийнхөө үйлдэл баримтлаас зарим үед бол няцхад хүрж байсан ийм сонин газараар аялсан байдаг. Энэ аяллаараа бид нар одоо 3 хэсэг аяллаа тэмдэглэл хийсэн. Энэ хуудсаас бол хайж олж үзээрэй. Паркинг нь эндээ юм шүү. Ижлэгнэ төр. Хэнэг за ингээд хятадын чукча тосгонд ирлээ. Оо тэр хардаа орцнууд тэнцээ байж шүү дээ. За энэ ингээд шопинг юм байна. Ингээд дандаа цаав буугай. Одоо арьс усээр юм байна. За ингээд хятадын цаав буугад ирчихлээ. Оо тэр зөндөө. Ямар юм бэ? Яах ч үлдээ. Энэ тусаа юу яах ч вэ? Амар зүйлхэн эврэнд нь харин хурж болтгоо байхгүй. Нөгөө хоёр чинь буугуцны гэдэг шиг гүгэнас. За буугын хоббит хоёр нөхөд. Хоол юм өгөх нүгэ гордоод Одоо нэгэн том буугаад тийм нөгөө яг урагч хийж байгаа юм байна. Үстэй зөөлхөн байна. За. Хятад цаабуг байдаг гэж та нар мэдчихсэн үү? Бид нар эргүүнээ хөнгөө аяллаараа Хинганы уулын хайгаар явж байгаа тийм таасны юм тосгонд хурж ирээд байдаг. За баяртай. Зөндөө цаа үзчихлээ. Зургаач сайхан дараа тавлаа.
Хэлүүлэх даанадаа. Одоо яана гэлээ. Одоо зүгээр хайцаж яах вэ? Угаасаа буудалтаа ороо унтих хэд үгүй гэж хэлсэн хүмүүс чи одоо зүгээр Мань гурав нэг иймэрхүү л явж. За. Бидний одоо нөгөө эргүүний хөнгөн аял одоо хөлбөмбөрт ирээд би яг эрүүл юм шиг харагдаж чадж байна. Нөгөө бичээд явж чи одоо. Аа за. За эрүүл байгаа минь. За. жоо эрүүл юм ярьчмаардаг. За. За. Бидний хөлбөмбөрийн бүрээр аялж одоо нөгөө эргүүний хөнгөн эрс сурал хийсэн аялал маань энд хүрээд өндөрлөж байна. За энэ аялалд гүн тусалцаа үзүүлж сэтгэлээрээ маш сайн хамтарч ажилласан шин найздаа маш их талархаж байна. За баярлалаа. Ширээ баярлалаа. За баярлж байгаа шүү. За. Тэгээ дараа одоо ингээд найзууд боллоо. Тийш дээ. Одоо мань хэдийн нэг машинтай ирэхэд хамаг бүжгээр зөгцөө. Миний 10 жилийн өмнө Дараа яаж шүү дээ. хэлэх Хамгийн сүүлд 10 жилийн өмнө уулзсан байж шүү дээ. Тэгээ энэ нөхөртөө энэ бор хүүхний халуун юм уу? Бор хүн ч одоо халуун байдаг юм уу? Хүүхд мэд юм уу? Халуун нөөрээр уулзаж очираад одоо ингээд сайн санд явж байгаа явсан хүн ястуудаг бүх юм сайн бэлгшээлтэй байсан учраас ингээд сайн хүнтэй очирч амжилттай сайхан аялаад ирлээ шүү. Тэгэхээр бид нийт 1600 Шифу бараг метр зөвхөн онгоцноос буугаад 1600 гэд бид нар аялж байна. Онгоцноос буугаад нэлээд хол явж байгаа байхгүй 1600 бичээд бараг явсан байж магадгүй. Энийг ингээд ийм цөөхөн хоног багтаагаад ингээд бидэрт аль боловсролтой хямдхан газар хаана байна, энэ байна гэдээ бараг өөрийнхөө нүрийг ширлэл энд буудал муудал авч өгөөд их сайн туслалаа шүү дээ. За. баярлалаа. Дараа уулзъя. Ямар ч байсан амжилттай аялал YouTube-оор өөрийгөө олж хараарай. За сая айгуу гоё яриа боллоо да. Тэгээд дахиад хилээч хоёроо манай хоёр сая Юу гэж хэлсэн? сая ярьжсэн юм аа. Юу гэж хэлээ? гарчин хэлээч. Аа Гарчин. Ямар гарчтай вэ? Юу гэж хэлсэн? эхнэрүүдийн гарчигтай. Гнэрүүдийн гарчтай яа. Эхнэрүүдийн тухай сая юм ярьсан шүү. Юу гэж хэлээ? Хэлдэ. Чи өөрөө хэлээч. Юу гэж хэлсэн гэж хэлээ. За минь хэлээд чи. Сая энэ хоёрыг Манай эсрэг халиунаа ингэдэггүй болгоо. Юу гэж хэлсэн гэдэг өөрөө амар хэлдэг хайна. Юу гэж? Гасах өөрийнхөө эхнэрийг уучлаарай амтан гэж хэллээ. Сая миний хажууд. Энэ бол зүгээр будраг гүтгэлэг байлаа. Газар дээр хариулаад үг хэлж байгаа. Буутроо. Будраг гүтгэлэг байлаа наа чи. Зүү явж байна одоо. Ашиг хэд зааж байна? 10. Сая л яг ийм яриа болсон шүү манайхаа.